Хөвсгөл сэлэн компани ажилчдын Аранга Өвөр хангаа аймгаар аялсан тойрон аялал дэлгэцнэ. За 2015 оны 9-р сарын 14-ний бэлэгдсэн өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Гиндэн дармаа захиралтай Хөвсгөл сэлэн компани ажилчид нэгэн жилийн ажлаад өгнөн альжаалаа тайлан хамтдаа амархаар эх орныхоо үзэсгэлэнт байгаль түүхийн дурсалт газруудаар аялахаар бид Аранга Өвөр хангаа аймгийг зорьсон. За аяллаа багт бидний дурсгалт аяллыг видео дүрсэнд буулган гэрэл зураг авахаар Хөвсгөл телевизийн зөвлөх найруулагч Мэргэн Улаач студийн захирал Ганга. За тойрон аяллыхынд бид Төмөр сумын улсын сайн малчин Магсаргуйнд айлчлан эдэнийхээ дээжийг сөгнөн өрөн мааруул таргаар дайлуулахын зэрэгцээ сайн малчин Магсар аяллын хүнс төхөөрч өгөн бидний аялал Монгол заншлаар ийхүү эхлэж бидэж бэлгшэн Хөвсгөл цайныхаа дээжийг сайн малчиндаа бэлгэлснээр инээд хөр зочломтгой заншлаар дүүрэн эхэлснийг хэлхэн зүйтэй болов. За улсын сайн малчин Магсар бол Хөвсгөл аймгийн хамгийн олон толгой малтай 4000 гаруй малтай малчин. За улсын сайн малчны хишиг буйны хүртсэн бид цаашаа аяллаа үргэлжлүүлэхээр Жаргалан цумын нутаг зөөлөнгийн даваа давж хоноглох зураа байгалийн үзэсгэлэн сайхан газруудыг харж нүдэн баясгаж зургаан татуулсан. За зөөлөнгийн даваа цаад бэлдэн дөрвөлжин цемент маягийн чулуун тавцсан байсан. За энэхүү чулуун тавцангийн талбан голоор тасалсан маягтай хүн өрөөд хийчихсэн юм шиг чулуутай ийм сонин тавцсан байсан. За энэ байгалийн чулуун сонин тавцсан талбай дээр манайхан одоо бас бүжиглээд амжсан шүү. За мөн давааны урдах сонирхон тогтцтой ханан хадаар явж олон янзаар зургаан татууллаа. За ингээд бид цаашаа Жаргалан цумын төвийг дайрч өнгөрч халуун аршааны ойролцоо Монгол улсын гавьяат малчин Хөдөлмөрийн Баатар Туван жуугаанд зам Ахмад огш Чөөжил сүр нарын зочлон хорхогны ишүүл ууж халуун чулуу атхан хий хуараа дарж дайлууснаа хэлэхгүй байхын аргагүй. За эндээс нүүдэлчин монголчууд бидний зочломтгой зан чанар нүнжигтэй эдээ ундаа сайхан байсныг хэлэх юм. За бид үргэлжлүүлэн Монгол ёс зан заншлаа үлдэхээр хоёр аймгийн зааг Ороохын даваан дээр гарч идэ будаага өргөж аян замын өрөөл өргөн хүндэтгэл үзүүлээд Ороохын даваа уруудаж далаа чонгор бангийн хушуу буюу танк үлдэх тариатгийн хүрээнд тэр суурьнд одоо очисон. За тэгэхээр тариатгийн хүрээний тухай бас товч үзэгчдэд сонирхуулъя гэж бодож байна. За тэгэхээр Арангаан тариатгийн хүрээ гэж тариатгийн хүрээний тухай одоо Монгол орн 1932 оны мэчин жилийг ихээхэн эмгэнэлтэйгээр өнгөрүүлсэн түүх бол одоогийн Хөвсгөл, Завхан, Аранга, Булган, Баянхонгор, Өвөр хангаа, Дундговь, Өмнө говь зэрэг аймагуудын нутаг дэвсгэрт гарсан зэвсэгт үүмийн бослого одоо гарсан явдал байлаа. За энэхүү тэмцлийн явцад олон тооны сумын захиргаа хамтрал хоршоо дэлгүүр сургууль эмнэлгүүд сүйтгэгдэн шумуултай дугна ирээн модон тариатгийн үрээ гэх мэт сүм хийдүүд шатаж устсны зэрэгцээ олон айл өрхөд эх орноосоо дөрвөж Өвөр Монголын дунд гүн Дархан бэйлийн хушуудад суурьсан байдаг. За бидний аялал маш сонирхолтой үүх түүхээ уудалсан сайхан аялал маань үргэлжилж Тэрхийн цагаан нуурын ойролцох жуулчны баазад хоноод тентхийн малчин нар мандахынд үнээ сааж, мойр унах, сарлаг бөлгүүлэх зэрэг сонирхолтой тэмцээн зохион байгуулан аяллаа баяжуулсан.
тавьлаа. Явна. Ай, явна. 쏙. 요요. 아, 저도. 자, 됐다. 자, 됐다. За тэрхийн цагаан нуур алдарт тэрхийн цагаан нуурын тухай үзэгчдэд мэдээлэл хүргэе. За Цэнгэг уст тэрхийн цагаан нуур хоргийн тогоо бол Харангай төдийгүй Монгол орны нэрийн хуудас бол онгон дагшин үзэсгэлэнт газрууд нэг аймгийн нэг сум гэхэд л тэрх чулууд суман хүнжил зэрэг голууд тэдгээрийн салаа салбар цутгалангуудтай тэрхийн цагаан нуур хөдөө нуур гэсэн хоёр том нууртай байгалийн маш өвөрмөц тогтож үзэсгэлэн зохицолсон хорог хэмээх сүнсэн галтуултай байна гэдэг ховорхон учрал бас ховорхон одоо аз завшаан тавилын юм болов уу гэж энэ зураас бодогдчихлээ. За тэрхийн цагаан нуур нь энэ нуурыг яагаад тэрх гэж нэрлэчихсэн юм болоо нэрийн гарлыг юмудаа судлаад үзвэл эрт дээр үед нуурын зүүн ирэг дээрх овоо бүхий дүрлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гинт их нуур байхыг хараад хөөе тэр их цагаан нуурыг хараач гэж уулга алдснаас үүссэн юм гинлээ. Тэгэхээр тэрхийн цагаан нуур гэдэг нэр буй болсон гэх домог яг эндээс үүдэлтэй гэж нутгийнх нь ярьж байсан. За нуурын голд орших жижиг арал дээр шууд үүрээ засаж өндөглөх, нууранд хар галуу байнга ирэх, за мөн хар галуу цахлаа зэрэг шууд 5 м хүртэлх өнрөө шумбан загсаар хоолдог. За цурхаа загс бас энэ нууранд бас их илбэг байдаг. За энэ нуурыг 2011 онд CNN мэдээллийн агентлаг дэлхийн аялах шилдэг газруудын нэгэнд багтаасан. Энэ утгаараа Монгол орны аялал жуулчлалын нэгэн томоохон бааз цэг нь болж өнөөдрийн хүртэл аялал жуулчлалын бүс нутаг болоод байгаа нэ. За эндээсээ цааш хоргийн тогоо үцхээр аяллаа үргэлжлүүлсэн. Тэр хорог хэмээх газар Аргангай аймгийн Тариа цумын төвд нь оршдог. Хинч харсан хоргодон саадмаар энэ үзэсгэлэнт нутгийг 1965 оноос дархан заацт газрын 1994 оноос байгалийн цогцлолт газрын зэрэглэлээр улсын тусгай хамгаалтанд авч хамгаалсан байдгийн байна. Одоогоос 9000 орчим жилийн өмнө дэлбэрч байгаад унтарсан галтуул юм гэдгийг манай газар зүйн эрдэмтэд тогтоож чадсан.
За ийхүү аялал маань цаашлах тусам улам сонирхолтой болж байлаа. Орог тайхар чулууны дэрэгдэх жуулчны баазад хоноглож өглөө нь домогт тайхар чулууг сонирхохоор бид тэр зүг чиглэсэн. За тайхар чулууны домог гэх юм бол Арангаа аймгийн их тамир суманд орших энэхүү чулуу нь эзгүй талд хүн авчраа тавьчихсан юм шиг байдгаар хүмүүсийн анхаарлыг одоо гой татдаг байна. Өндрөөр 8 метрийн чулуу үеийн түүхийг өөр дээрээ хатгалдаг гэлтэй. 2000 жилийн тэртех түрэг уугарч мичгээр тухайн үеийн амьдралын хэв маягийг зурж үлдээн бичснээс гадна за мөн та бидний аав ээжийн үлдээсэн 1975 он инх тайван мөнгө 2 үрд гих мэт ийм сонирхолтой бичээсүүдийг одоо өөртөө агуулсан байдаг. За Арангаа аймгийн цагаан давааны хотоодны аршин. Бид энэ аршин дээр үргэлжлэн ирсэн. Энэ аршин нутаг усантай их алдартай хотоод гисийг эмчлэх эцсэн усныг засаж дотор онгойлгодог хэмээн нутгийнх нь ихэд хүндэтгэн тахиж үтдэх юм билээ. Бидний аялал үргэлжилсээр Арангаа аймгийн Булган суманд гарч хүндэтгэл үзүүлээд заяа хүрээг сонирхон Арангаа музейд бас очилсан байгаа. За бидний аялал Өвөр хангаан нутгаар үргэлжлэхээр цааш Батүлзий суманд ирж хоноглоод өглөө нь хүрхрээг зорьсон. За улаан цутгалангийн үрхрээ гэж нь Монгол оронд байгалийн үзэсгэлэнт газар маш олон байдаг боловч 21 аймаг тэр аяараа гадаадын жуулчдын болоод бидний нүдийг хужирлах газар сайгүй байдаг хэдий ч Монголын хамгийн том 25 метрийн өндрөөс урсдаг улаан цутгалан үрхрээ бол үнэхээр гайхамшигтай юм. За хэрвээ энэ скип өндрөө.
За бидний аялал Өвөр ханга Аранга аймгийн нутгийн заг Хужирт сумын төвөөс баруун хойшоо 40 км. За Батүлзий сумын төвөөс 50 км зайтай ой модоор хүрээлэгдсэн асар хаттай байгалийн өрмөц тогтцтой хадан ууланд оршдог Төвхөн хийдэд 2 хоног аян замын альжаалаа тайлан амарч төвхөнсөн. За аялын багийнхан маань байгалийн үзэгсэн цогцлбор газар анх дугаар богд Заназрын онгод хөвөлсөн газар тухлан саатаж амрах зураа самранд явж түүсэн самраа цайруулж гэр бүлийнхэндээ байгалийн хишиг буйныг хүртээхээр ууц саваад үүргэж амтсан шүү. За самар түүсэн аль. Яа самар төгөөд ой дүндөө. Аас нэг тэр дээр үзэт нэг байна. Хой тодгой дээр цохиш бай. За Алдаа. эсрээд унахгүй байна. Цааслаас нараг өөрийнө. Гацээ бүр ороод гацсан мэн тэр. За. Ой ой. Энд бун. Камера. За. Түүгээр камерын ястах. Асуулташ. муу. Өшөө. Наата дэвсөч. Дахиад доотлогон дэвс. Яас ундаг юм байна. Тий. Дэвсээдэг үрчтэр. Дээтлиг. Дэвс. За нэг шүү. Одоо сайн доотлох. Доотлох нь. Биш нөгөө доотлно. Наач. Дэвс. Дарга дэвс. Утсан. Одоо ингэж амгаж самар. Самар. Апа тэрэж. За ингэж бүгдийг авчаарай. Ингээд. Инээс болж байна. Хамтан барахцаа. Одоо гэлтэр. Яа дараад орхгүй. Гараа аваа. Яагаад урдсан бэ? Орж доош гарч ирсэн. Бадур нараад ирсэн. Ихэр нь хийх юм бэ? Дага ховор гэж байна тийм. Энэ үр бүр гоё юм байна. Хоёр дэс мөч юм байна тийм дээ. Оо яг тэгэл дараа яа. Одоо хэлсэн юм даа юм. Аа гарахаа ичгэн ач. Яахгүй нэг их болохоор юм. Зүгээр дарч. Дээрээс дараад өгсөн. Баг юм юм шүү. Доод нарийнхан мотор гарахгүй тийм. Тийм ээ. Өчтөрөөс нэг шуудаг нэг хийгэл мөш. Тий, нэг игээд хэд мушгаан дөрөөс 3 минутын дотор. Энэ их. За явлаа. Ой, хамар нэндээ унт юм бэ. Замын битээ гардуул. Юу. За, энд удаан зүйтэй. Яа зүста. Энд нөөрүүлээд байна.
энэ шигшээд. Янз бүр гадлаа. Энийг дамдаа машинтай идэх. Одоо нарийн шигшээштэй. Бас гоёдаг ах юм. Одоо нарийн яах вэ? Дотор аяас. Янз юм байна. Тэгэх самарч энэ намарч явдаг юм. Суудаа самар түүч. Машинаа 25-аас самар түүч. Нэг 25-ны зэрэгтэй гадсан тэрийгээ дүүргээд бацсанаатай нэгэн холоос дөрж ирсэн хаадаг. Дөржин иргээ бүтээгээл. За буцсан да. Дахиад зөв. Эго өндөр юм. Унжаар. Лагаа. Ири. Бач. Америк. За ингээд үзэгч та бүхэндээ төвхөн хийдийн талаарх товч мэдээллийг хүргэе. За Монголын анх дугаар богд зан базар 1648 онд 14 настайдаа энэхүү байгалийн сонин сайхан өвөрмөц тогтцыг одоо сонирхон харж таалаад 1651 онд бясалгал үлдэх чулуун хантай жижиг байшин бариулсан илүүгээ төвхөн нэртэй болсон гэж үздэг юм байна. За өндөр гигийн зан базар тус идэд соён бүсгээ зохиож мөн гайхамшигт шүтэн дүрээ бүтээн ур ухааны оргил болсон хосгүй нандин бүтээлүүдээ энд урлсан гэдэг. Төвхөн эдэн байгалийн өрмөс тогтцтой хадан уулан дунд оршдог. Уулын билээс хийд хүртэл 5 км өксөж хүрдэг. За хийдийн дэргэд 2 худагтай. За анх дугаар богд энэ 2 худагнаас цайны усаа болон угаалуулдах усаа одоо тус тусад нь авдаг байсан гэж байгаа. За төвхөн хийд нь хурлын дугуйн бүхий 14 сүм дугуйнтай. Хийдийн иргэн тойронд өндөр гигэний амарч суудаг байсан суудал, морины уяа гэгдэх холбоос 2 мод, аршаан зэрэг дурсгалын газрууд нь одоо хүртэл байдаг. За энэ хийдийн барилгыг Монгол мужааны аргаар углуургадан онцны олон төрлийг ашиглан хийсэн угсармал барилгууд гэдгээрээ бусад барилгуудаас илүү онцлог гэж байгаа. За хийдийн арын 20 м өндөр их цадны дээд талд ихийн хөвлийн нэртэй гулсаж ороод эргэж одоо буцаж гардаг жижиг агуу байдаг. За энэ агууд нэг удаа мөлхөж ороод мөлхөн гарахад тэр хүн ариуссан сая ихээсээ төрсөн мэд болдгоо гэж ингэж үздэг. Жуулчдын цуваач тасрахгүй очисон хүн болгон энэ одоо ихийн хөвлийн хад руу орохыг одоо ирмэлцдэг. За ингээд аялал маань хар хорин сумын Эрдэнэ 100 хийдэд үргэлжилсэн. За Эрдэнэ 100 хийд гэдэг бол хар хорин хотын тойрон дээр үлдсэн чулуун ханыг зөөж авчираад одоогийн Эрдэнэ 100 хийдийг босгосон төвхтэй. За 1580-ад онд Автаа сайн хан дүү Төмөнхөн ноёнтой хамт 3 дугаар далаа ламтай уулзаж түүний зөвлөсний дагуу Хархурам хотыг нэгэн хуучин сүм болох Дахай балгасан дах сүмийг сэргээснээр анхны суурин тавигдсан гэж үздэг юм байна.
За 1796 онд Эрдэнэцүү хэд анх удаа их засварт орсон одоо 7 дугаар ширээт лам даваг даржаа ламтан удирдах хятадын Юнда бүсээр гүйцэтгэлийг хийлгэж байсан гэдэг. За энэ засварын үеэр хуучин дахай балгасан Хэрмэн нурангийн суур болгон 50 ширхэг сувраг босгосон байгаа юм. 1802-аас 1813 онд ноёд тайж лам хуурах сүсгтэн ардын хөрөнгөөр өмнө барьсан суврагуудын завсар хооронд нь 56 сувраг нэмж Хэрмэн ханыг барьж дуусгасан. Өдүүгээ хийдийг тойрон хүрээлж байгаа 108 сувраг бүхий Хэрмэн хаашаашаа 420 м юм байна. Айргаар алдарсан үлзийчүүд айргаар дайлхан зэрэгцээ бид уралдаан тэмцээнэ зохион, эмнэг хангал унах гүйлтийн тэмцээн, суума, олс таталтын тэмцээн зэрэг зохион байгуулж одоо бид өөрсдөөсөө аваргуудаа шалгаруулан дурсгалын зураг татуулсан. Заамын гүйж энэ. Барай энэ олсон дайгүй. Гугаре.
За морцор. За суугаата зүгээр. Аа наашаага ястай янзтай. Ой чууддаг атаа. За тавьд. Татара. Давгаа заасан шүү. 허이리 고르와 자 За бид үргэлжлүүлэн аршаан цумын малчин инхтвэгийн зочломтгой айланд уурч бас бахархсныг хэлхэн зүйтэй болов уу гэж бодож байна. За аялал маань нийтдээ 8 хоног 9 өдөр үргэлжилж өндөрлөх тийшээ хандаж бид жуулчны баазад амралтынхаа аяллаа хаалтын ажиллагаа хийж үзэж сонирхсон газар хөгжилтөө дурсгалтаа дурсамжаа хуйчлан уудалж түүх дурсгалын газрын сонин ачинг бахархан ярьж гэрэл зургийн цомгоо хэрхэн баяжуулсан зэрэг ам булаалдан ярьж сайхан сонирхолтой аяллаа богцоо дүүргэсэн. Компани хамт олон маань одоо ингээд 7 сард хатгал далайн ирэг дээр компанийнхаа Сэлэнгэ жуулчны баазны 2 хоног амраад тэнцээ далаагаараа аялаад усан онгосоор зугаалцгаагаад одоо бүгдээрээ юунд явж байна. Арангаар өөрөнгөөр тойроо аялал хийж явж байгаа. Бид нэр төвхний хэд улаан цутгалын өрхрөө орчоод одоо буцах замдаа гараад явж байгаа юм. 7-8 хоног аяллаа. Ингэж аялуулж байгаа одоо компанийнхаа удирдлагууд маш их хоёр сэтгэл өндөр байна. Бусч яваа замдаа нэг жуулчны бааз таарлаа. Тэнд одоо бид нэр энэ чинь хон жинжэд одоо хаалтынхаа ажиллагаа хийцгээж байна. Эндээсээ тэгээд маргааш бүгдээрээ нутгийн зөв хөлгийн жалаа заландаа
За. Энэ Хөсгөл компанид одоо 10 дахь жилд ажиллаж байгаа. Манай компаниас ажилчдынхаа одоо энэ хөдөлмөр зэтгтийг үнэлж бас шагнал урамшил тэгээд бас аялал зугаалга энэ төр хийх явуулдаг. Миний хувьд бол өнгөрсөн жилийн шинэ жилээр Бээжин утаагаар аялах эрхийн бичгээ шагнуулсан. Тэгээд 4 сард Бээжин утаагаар аялаад ирсэн. Одоо дараагийнхан аялал одоо энэ Хөсгөл далаа дээр аялаад 3 дахь аялал нь одоо энэ Арангаа өөр хангаагаар байгалийн дурсгалт газар тийг үзэж явна. Ингэж хамт олнороо ингэж аялж яваа аялал их сайхан байна. Маш их өндөр сэтгэлтэй байна. Тэгээд бид нарыг ингэж аяллаар зугаалгаа янз бүрийн шагнал урамшилд ингэж хамруулдаг явдаг компанийнхаа захирал Гэнэн Дармаа нэгтлэн боддогч мөнх жаргал хоёртоо одоо бид нар одоо их талархаж байна. Энэ байгалийн дурсгалт энэ Монгол улсынхаа энэ дурсгалт газруудаар явж явах тэр нь тэгээд Монгол хүн бол төрсэн одоо ер нь хүн их ормогчд юм байна. Бидний сэтгэл ер нь их өөдрөг сайхан байна. Одоо яг энэ орчин хүмүүсд кайф авна гэж миний хараад яг энэ байгалийн бид нарт энэ аяллаас маш их таашаал авч байна. Тэгээд ер нь сэтгэл санаа тун өөдрөг байна. Сайн болж дараа дахин олон аялж бодгоо. Манай Сэлэн компани хамт олон манай Хөсгөл аймгийнхаа аймгаасаа гараад одоо ингээд 7-8 хоногдоор аялаж явна. Тэгээд өнөөдөр аяллаа алт ажиллагаа хийгээд бид бүхнийг үнэхээр аялуулж манай Сэлэн компани удирдлагууд маань бид бүхнийг их 7-8 хоног аялуулж их юм үзлээ. Манай Монгол орнд ч үүсэх газар их байд юм ба штэ. Тэрээс их баялаг юм байна. Тэгээд компанийн удирдлагуудад үнэхээр их манай компани хамт олон их баярлаж байна. Тэгээд энэ баярлж байгаа сэтгэлээ илэрхийлж захиралдаа нэг юм багахан юм дурсгалын зүйл гадуулах гэсэн юм аа. За баярлалаа. За ингээд баярлалаа. За бидний амралтын цөөхөн чулуу гайхалтай аялыг зохион байгуулан Монгол орныхоо домогт үүх түүхийг нүдэрээ харж чихээрээ сонсож аялахад санаачлаг гаргасан Хөсгөл Сэлэн компани захирал Гэнэн Дармаа түүний гэргийн мөнх жаргал болон үр хүүхдэд нь баярлаж талархснаа илэрхийлж байна.